Төслийн 3 дугаар зөвлөл дээр өөрчлөн найруулах нэг санал орж ирж байгаа юм байна. Одоо энэ 16 дахь санал хураалт гэсэн үг. Авш 20 дахь санал хураалт байна. Энэ эрүү шүүлт тулгаж бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж тайлбар мэдүүлэг авсан нь тогтоогдуулаа. Авсан тайлбар мэдүүлэг бусад нотлох хуримтаар тооцохгүй. Бөгөөд тайлбар мэдүүлэг өгсөн хэрэгт нь тухайн хүнийг ядлах талын нотлох их сурвалж болгохгүй гэсэн ийм орж ирж байгаа юм. Энэ засгийн газрын төсөл дээр нэгдүгээрт агуулга байсан уу? Байсан болвол яаж өөрчилж байгаа вэ? Эсвэл энийг ажлын хэсэг цоошноор оруулж ирж байгаа юм уу? Гэсэн эхний асуулт байна. Хоёр дахь асуулт нь хэрвээ ажлын хэсгээс энийг оруулж ирж байгаа болвол эрүү шүүлт тулгасч хүнлэг ус хэрцгий харьцаж тайлбар мэдүүлэг авах бол гэмт хэрэг байгаа. Өөрөө. За энэ нь тогтоодвол гэдэг нь энэ эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсныг яриад байна уу? Эсвэл тухайн хэрэг үйл явц шүүх хуралдааны явцад эрүү шүүлт тулгасан байна гэж шүүх бүрэлдэхүүн эсвэл шүүгч өөрөө үнэлсэнийг ойлгоод байна уу? Энэ тогтоодвол гэдэг үг. Хэрвээ шүүгч өөрөө үнэлээд энэ эрүү шүүлт тулгасан юм байна. Тийм учраас би үнэлэхгүй гэд шууд шийдэх гэж байгаа болвол энэ үндсэн хуулийн бас нэг зарчимтай зөрчилдөх гээд байна. Шүүхийн шийдвэр гартал хэнийг ч гэмтэрэг үйлдсэн гэм буруутай тооцож үл болно гэж. Өөрөөр хэлбэл эрүү шүүлт тулгасан гэдэг тэр гэмтэрэг үйлдсэн нотлогдоогүй байхад шүүгч урьдчилсан байдлаар гэм буруутай тогтоогсон шийдвэр гаргах гээд байна. Урьдчилсан байдлаар. Тэгэхээр шүүгчид хизээч урьдчилсан шийдвэр дүгнэлт байж болохгүй гэдэг бас нэг зарчим байдаг. Шүүгчид. Энэ өөр гэмт хэргийн тухай яриад байгаа шүү дээ. Нэг гэмт хэргийг ярьж яснаа эрүүдэн шүүсэн байж магадгүй өөр гэмт хэргийн тухай ярьж байгаа. Тэгэхээр нэг хулгай хэрэг ярьж яснаа эрүүдэн шүүсэн гэмт хэргийг тогтоож шүүгч болох уу гэдэг. За, сайн зэрэг гişүн. Микрофон нэг үе. За, энэ заалт засгийн газрын өргөн барьсан төслийн 4-р зүйл дээр хөндөгдөж орж ирсэн юм а. 16-гийн 12 дугаар зүйл маань. Зүйлийн нэгд хэсэг хөндөгдөж орж ирсэн 4-р зүйл дээр байна. За, энийг ардсан намын бүлгээс бас үүшин найруулах саналууд ирсэн. За, бид бас хилцээд одоо энийг нь бол ийм байдлаар оруулж ирж байгаа. Яг зүгээр энэ дээр бас яг ажлын хэсэг бол нэгдсэн саналд хүрсэн зүйл бол байхгүй. Зүгээр яг тодорхой хэмжээний би одоо ажлын хэсэг ахалж байгаа мөртлөө бас цөөн хөлж байгаа бол байгаа. Би бол засгийн газрын орж ирснээр нь үлдээч яа. Засгийн газрын орж ирсэн маань ийм зүйлийг үлдээж байгаа. Эрүүл шүүлт тулгаж бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох хуримтаар тооцохгүй гэдэг л өгүүлбэрийг үлдээж байгаа. Энэ дотор нь байсан энэ зүйлийн 16-гийн 11 дугаар зүйл заасан журмаар гэдгийг нь зүгээр хасж байгаа юм бэл. Тэгэхээр яг би энийг бол яг зүгээр нэлээд уртаас уртаа гэсэн боловч бас өнөөдөр бас эрүү шүүлтийн гэмт хэргийг цаашдаа гаргахгүй байх. Энд хүний эрх зөрчигдөхгүй байх үүднээс энэ чиглэлээр одоо бас авагдсан нотлох баримтыг ер нь цаашдаа тухайн хэрэг дээр одоо мэдүүлэг тайлбар өгж байгаа хүнийг бас яллах байдлаар их сурвалж болгож ашиглахгүй л гэж байна. Тэгэхээр инквайри гишүүний хилээд байгаа энэ зүйлүүд аль хэзээ хуйшлагдсан хүчин төгөлдөр хууль дээр байгаа байхгүй тогтоогдвол гэдэг энэ удаад бид нар хөндөд байгаа зүйл байхгүй инквайри гишүүнээ. Энэ өөрөө эргээд өмнө хүчин төгөлдөр буюу одоо шүүхийн эцсийн шийдвэр гарвал за хоёр дахь хэсэг дээр бүр яг таны хэлж байгаа санааг бүрэн хийцсэн юм а 16-гийн 12 дээр энэ зүйлийн нэгд хэсэг заасан мэдээллийг эрүү шүүлт тулах гэмтэргийн хянан шийдвэрлэх нотлох хуримтаар тооцож болно гэд одоо хүчин төгөлдөр хууль байхгүй. Энэ дээрээ зүгээр энэ 16-гийн 11 дугаар зүйл заасан журмаар гэдэг зүйл нь илүүдчээд ийм байгааг бол зүгээр тодруулж бас засгийн газраас өргөн барьсан юм билээ. Тэгээ энэ дээр бидэд бол тооцохгүйгээс гадна зүгээр цаашдаа
энэ хэрэгт одоо мэдүүлэг тайлбар өгöd байгаа хүнийг яллах тэр их сурвалж бүр болохгүй шүү. Ер нь ийм сэдлийг л одоо гаргахгүй байж болно. Дараа нь эрүүл шүүлт гарсан тэрийг нь зөвтгөхөд мэдүүлэг аваад энийг нь үндэслээд бас хин нэг этгээдийг яллаад байж болохгүй л гэсэн. Тэгэхээр анханасаа одоо бас энэ хууль зохиол байгууллагын хандлага энэ ерөөсөө хэргийн оролцогч гэдэг юм уу аливаа этгээдтэй эрүүл шүүлт тулгаж болохгүй л гэсэн энэ сэдлийг одоо санааг зохицуултыг оруулж ирж байгаа. Тэгээд бидэд бол энэ дээр нэмээд байгаа зүйл байхгүй. Хуучин текст маань тогтоогдвол гэж байгаа. Энэ яг таны үндсэн хуулийн агуулга зааснаар шүүгээс л мэдээж хүний гин буруутай гинтэрэг үйлцэн хэсэг асуудлыг одоо шийднэ. Тийм учраас одоо энэ дээр одоо бас хүчин төгөлдөр хуулийн хүрээнд бас энэ агуулгууд практикууд бол тогтоо явж байгаа гэдэг зүйлийг бас танд хэлмээр байна. За энэ Тэмүүжин гишүүний санал гэж би ойлгосон. За энхэр гишүүн нэмж тодруулъя. За нэгдүгээрт бол энэ хууль санаачлагч засгийн газрын хөндсөн зүйлийн үжил баримтлаас дагуулж санал гарсан байна. Хоёрдугаарт энэ процессын хувьдын шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд дараа нь авч үздэг энэ процессд зөрчил үүсгэхээр байна. За ер нь хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Ийм эрүүдэн шүүсэн асуудал байх юм бол тухайн нотлох баримтыг тооцохгүй гэдэг энэ зарчим одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн процессын хувьд байгаа. Байгаа учраас чимгээ содон дөржи 2 өнөөдөр сул явж байгаа. Эрүүдэн шүүгдсэн гэдэг нь шүүхийн шийдвэр гарсан учраас тэр нотлох баримтаар бусад асуудлыг үнэлээгүй учраас шүүхийн шийдвэр гарцсан. Энэ өгүүлбэр бол өөрөө зөрчилтэй уншигдаад байна. Тухайн хэрэг учирлыг хулгай хэргийг Гүцэгээд юу хийчих. Энхэр гишүүний микрофоныг өгье. Тухайн хулгай хэргийг шийдэх явцад тэр мөрдөн байцаагч нь тэр нөхрийг зодж байгаад мэдүүлэг авцсан юм байна гэдэг гинт мэдүүлэг гарч ирээд шүүх хурал дээр намайг бол зодж байгаа тулгцсан юм гэ ярингуут шүүгч за ингээд эрүүдэн шүүсэн нь нотлогдсон байна гэд энийг авт тооцохгүй гэдэг ийм шийдвэр шууд гаргах боломжтой мó үгүй юу гэдэг хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэх ийм заалт болчиход байна. Энэ тохиолдолд яах вэ гэхээр бид нэр урьдчилан хилцүүлэг гэж одоо яагаад хийсэн бэ гэхээр үнэхээр эрүүдэн шүүсэн байна уу, процессын алдаа гаргасан байна уу гэдгийг тусад нь авч үздэг урьдчилан хилцүүлгийн үе шатыг процессын хувьд гаргасан ч ерөөсөө л энийг хянах гэж байна. Энэ үе шатан дээрээ яригдах юм уу? Гимбуруугийн үе шатан дээрээ энэ тогтоогдвол гэдгээ ойлгох юм уу гэдэг. За Тэмүүжин гишүүний микрофоныг өгье. Ажлын хэсгийн гишүүн тайлбарлая. За инхвэрийн сүүлийн үг бол хамгийн чухал хэсэг нь багхгүй юу? Яагаад шүүхийг юм олон хэрэгтэй болгож байгаа нь яагаад шүүхийн урьдчилан хилцүүлэг гэдэг нөхцөлөд үүссэн гэхээр энэ хин нэг гимбуруугийн тухай яриаг яг эрүүл шүүлттэй холбоотой. Энэ нотлох баримтаар гимбуруугийн хурлыг хийх үгүй юу гэдэг юм яригдчихэж байгаа. Энэ нотлох баримтаар гимбуруугийн хурлыг хийх гэсэн чинь гимбуруугийн хурлыг хийх гэж байгаа нотлох баримтчин хууль зөрчиж авагдсан юм шүү. Эрүүл шүүлт одоо хэрэгэлсэн юм биш үү гэдэг асуудал хөндөгдөөд тэр нь шүүхтэр тэр факта нотлож байгаа болохоос гэмтрэг нотлоогүй. Факта нотлох баримтаа. Тэгээд энэ бол нотлох баримтын чадваргүй буюу нотлох баримтанд автахгүй байна гэдэг шийдэж байгаа. За олон улсын практикаар зарчмаар эрүүл шүүлттэй холбоотой одоо дэвшилттэй үзэл санаагаар бол юу гэхээр зөвхөн эрүүл шүүлт хэрэглээд авсан нотлох баримтсэлт чинь хүчингү болохоос гадна тэр эрүүл шүүлт төрсөн их сурвалж чинь энэ хэрэг дээрээ нөгөө ялгарлыг их сурвалж болохгүй шүү гэдэг зарчим дэлхийн нийтээр явж байгаа. Тэгэхээр энэ зарчим ч одоо Монголд орж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол юу болдгоо гэхээр за би түрүүн зоджоод мэдүүлэг авчихсан юм. Тэр хүчингү болсон. Одоо өөр чинь зодохгүйгээр сайхан ярилцж байгаа мэдүүлэг авчихвала гэд мэдүүлгээ аваад дахиад хэрэг шийдчихэж байгаа байхгүй юу? Энэ чинь бол нөгөө улс орнууд чинь энэ бол шудраг биш. Тэ. Шудраг биш гэж байгаа. Тэгэхээр энэ зарчим орж ирж байгаа. Энүүгээр хамгийн их маргаан дагуулахаар асуулт нь юу гэхээр нотлох их сурвалж гэдэг ойлголт Монгол улсад одоо хууль зүйн ойлголт байгаа мó гэдэг асуудал яригдсан. Тэгээ эрүүгийн эрхийн шийдвэрийн ажиллагаан дээр бол энэ үг угаас хэрэглэгдэж байгаа юм бэл. Тийм учраас яллагдлын нотлох их сурвалж болохгүй. Нөгөө их сурвалжууд бол болж болно.
тухайн хэрэг дээр мэдүүлэг одоо тайлбар өгсөн хэрэг дээр өөр хэрэг дээр бол ялгаллыг их сурвалж болж болно шүү дээ. Энэ дээр одоо ингээд хулгай хэрэг дээр эрүүл шүүлтэнд автод гэрчийн мэдүүлэг өгсөн байсан, эсвэл юм гараад өгсөн байсан. Гүцээгээд хариулъя. Тэмүүжин гишүүний микрофоныг. Яг энэ эрүүл шүүлтэнд өртөөд мэдүүлэг өгсөн хэрэг дээрээ их сурвалж болохгүй ялах талын өөр 2 жилийн дараа ч юм автоварын хэргийг хараад гэрч болж болно шүү дээ. Тэрэн дээр бол их сурвалж болж болно гэх мэтчлэн ийм тайлбартаар орж ирж байгаа. За энэ бол Монгол улсын хувьд бол эрүүл шүүлттэй холбоотой асуудлыг шийдэхэд их том алхам болно. Тийм учраас энэ өөрчлөлтийг бол бид бол зоригтой уршин хийгээд явах хэрэгтэй л гэж бодож байна. Яри яг л энэ надад ч хэлэх юм байгаа. Тэ инх хэрэгшэн яа. За ажлын хэсэг сайн зэрэг. Нилээ ярьсан. Тэгээ бид буцаагаад өчтөр уржигдар хуралцсан ажлын хэсгээс нэг саналыг үлдээж өнөөдөр өглөө энийг эцэлсэн санал байна. За мэдээж энэ дээр бол нэлийн дэвшилтэд үзэл санаа, концепцууд байгаа боловч бусад хэсгүүдтэй бас уялдаж хөндөгдөх болов гэдэг миний боломж л бас байгаа. Тэгээ би мэдээж ажлын хэсгийн олонхын зарчмын дагуу энэ орж ирж байгаа. Би Тэмүүжин гишүүний яг үндсэн концепт санааг бол бүрэн дэмжиж байгаа. Тэгэхдээ энийг бид нэр судалгаатай бөгөөд тодорхой зүйлүүдийг бас уялдуулж авч үзэх юмаа гэж байгаа. Тэгэхдээ ажлын хэсэг маань үндсэндээ бас олонхоороо дэмжиж байгаа учраас орж ирсэн. Би яг зүгээр зарчмаа барьж байгаа. Хоёрдугаарт яг зүгээр инквайр гишүүн үзэл баримтлаас давж ийн үгүй гэдэг бол бас тусдаа асуудал байна. Яг зүгээр хөндөгдсөн заалтын үед бол хөндөгдсөн. Ийм л зүйл байгаа гэдэг зүйлийг хэлье. Тэгээд яг бидэд бас хүндсэн заалтыг илүү тодруулж ийн гэж удаа болж хэлж байгаа гэдэг ийм санаа хэлье. Тэгээд би бол ярилцахад энийг нээлттэй би хувилбараа бол бас хэлчмээр байгаа. Энийг бас нэгтэлт нь гараа шууд унгаах эсэргүүцэж байгаа зүйлтэй биш шүү. Тэмүүжин гишүүний санаа зовж байгаа зөв, ажлын хэсэг бидийг гишүүж ойлгож байгаа, инквайр гишүүний хэлээд байгаас зөв байгаа. Тэгэхээр энэ засгийн газарт эцсийн хэлцүүлэг дээр бас нэг засгийн газар чиглэл өгөх тогтоолыг бид нар оруулж ирэх гэж байгаа. Энэ дээрээ бид нар бас тодорхой чиглэлийг өгчий. За засгийн газрыг бас хүлээлгүйгээр Тэмүүжин гишүүний өөрийнх нь ажлын хэсэг байгаа. Эрүүл шүүлтийн нөгөө сурчин сэргийлэх энэ чиглэлийн ажлын хэсэг дээр бид нар бас давхар яриад явъя гэсэн ийм зүгээр хувилбарууд байгаа. Энэ бол одоо яг дэмцэн дэмжээг өгдөг конопороо бүх энэ хаалгыг хаачж байгаа зүйл биш шүү. Энийг бол хэдүүлээ маш зөв бас ярилцаад явах хэрэгтэй гэдэг зүйлийг би бас зүгээр ажлын хэсэг ахалж бас энэ талын байр суурьуудыг сонсож байгаа үед хэлж байгаа маа. Тэгээд шийдлүүд бол байгаа. Энэ зүйлээр өнөөдөр бүх зүйлийг шийдэх гээд байгаа, нийтлэлт нь гаргах гээд байгаа зүйл байхгүй. Ярилцах сэдв мөн үг л мөн байгаа. За инх хэрэгшэн микрофоног өгье. За би ямар зорилгоор оруулж байгаа санааг бол Тэмүүжин гишүүний саналыг бол ойлгочлоо. Одоо ойлгочлоо. За яг энэ сайхан сэтгэл маань нэгдүгээр засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримталд бол байхгүй. Энэ бол концепцийн өөрчлөлт орж ирж байна. Бүхэлдээ эрүүгийн процессын ажиллагаанд бүхэлд нь нөлөөлөхөөр өөрчлөлт орж ирж байна. Жишээлбэл одоо ингэж энийг яаж хуулийг бол сайхан санаад мөн муугаар бодож ээж баталж явах ёстой. Энийг буруу хүн яаж буруу байдлаар ашиглаж болох эрсдэл байгаа вэ гэж бас бодож явах ёстой. Тийм учраас хуульч хүн бол сайхан санаатай ч байх ёстой, муу санаатай байх ёстой. За муу санаагаар нь би бас бодож үзье. Энийг бүтлгүй амтан энийг яаж ашиглаж болох вэ гэж. За энийг хэрэг учрлыг хэрэг биш болох байдлаар ашиглах боломжтой тийм бас бичлэг байна гэж би харж байна. Жишээлбэл шүүх хуралдааны явцад за зодсон барьсан гэдэг яриа өгүүлэл гаргуулад тэр нь яг одоо ямар нэгэн байдлаар шүүхийн шинжилгээ, бусад гэрчүүд ийм юмар нотлогдоогүй байхад за ер нь одоо юм эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон байна гэд бусад нотлох баримтыг үнэлэхгүй гэж энэ заалтаар үнэлээд шууд хэргийг хаах. Энэ бол шүүгчийн бас нэг эрх нь байна. Тийм учраас тэр боломжийг бид нар бас харж явах хэрэгтэй. Тийм учраас энэ сайхан сэтгэлийг тусдаа хуулийн төсөл барьж орж ирэхгүй болвол одоо бид нар бүрэн ойлгоцгоогаар мөн хууль сахиулах дээд шүүхийн жишээ саналгүйгээр шууд яриад байгаа байхгүй бид нар ийм процессын нарийн хуулийг. Прокурорын саналгүйгээр яриад байгаа байхгүй юу? Шууд бид нар. Тэгээ энэ бол жоохон аюултай байна л гэж би хэлэх гэж байна.
За Тэмүүжин гишүүн микрофоныг өгье. За биднээсийн нэгдүгээр орсон олон улсын гэрээ барин бичиг хүний эрхийн үндэсний комиссийн удаа дараагийн миний тоосноор одоо 7 дахь удаагийн илтгэл байна. Гэх мэтлэн өнгөрсөн оны илтгэлч гэсэн бас дурддагдсан. За улсын их хурл хууль зүйн байнгын ороо гэх мэтлэн маш олон ажлын хэсгүүд байгуулагдсан. За эрүүл шүүлттэй холбоотой. Энэ эрүүл шүүлттэй холбоотой хэсгийн чинь хамгийн чухал хэсэг нь дэлхийн нийтийн хөвлөнд зөвшөөрч байгаа зүйл нь эрүүл шүүлтийн үр дүнд хэргийг шийдээд тэрийг шудраг гэж хэлж чадахгүй шүү л гэдэг зарчим шүү дээ. Ерөөсөө хамгийн богиноор. Тийм учраас энэ бол нэг тийм концепт өвдөд байгаа юм байхгүй. Нэг хоёрт нь буруугаар ашиглах гэж. Эрүүл шүүлтээс авсан мэдүүлэг болон баримтаас өөр баримт мэдүүлэг гэрчээр асуудал нотлогддог. Цааталт нь мөрөн шалах үйл ажиллагаа болон ялах үйл ажиллагаанд нээлттэй маш олон цонх байгаа шүү дээ. Хэрэг ганцхан юмар хааж ийн, ганцхан энэ нотлох баримтаар хааж ийн гэдэг чинь хамгийн эргэлзээтэй хэрэг тэнд явж ийн гэсэн үг байхгүй юу? Шүүхтэр биднээс нэг зарчмыг одоо хүртэл мөрдүүлж чадахгүй байгаа. Хууль хэрэглэхэд эсвэл нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ үүсвэл 2 салаа утга бий болвол шүүгдэгчд ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэг энэ зарчмыг сүүлийн 30 жил огт хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгаан чинь яг энэ үхгүй юу? Толгой дотроо юу гэж бодчихдгоо вэхээр бурхан шиг бүгдийг харагч шиг яг энэ гэмтэр хийсэн байж таараа. Ийм болсон байж таараа гэж ялах талд нь төрүүлж алхаж гарчаад тэгээд тэрүүгээрээ бүх ажлаа хийх гэж оролддог энэ Вишинскийн социалист даргаас одоо бид нэр салах хэрэгтэй болсон. Шүүх хөндлөнгийн л байх хэрэгтэй. Шүүхийн хөндлөнгийн би даасан төвөс гисэн тэр байр суурин дээр нь эхний урьдчилан хилцүүлэг явах хэрэгтэй. Тэгээ нотлохоороо гарч тавингууд хөндлөнгийн байгаа хэр босон ч байж болдгоо болоогч байсан багдгүй гэдэг энэ нөхцөл байдал дээрээ шүүх эрүүл За Тэмүүжин гишүүн гүцэг хариулъя. эрүүл шүүлтийн үр дүнгээр орж иж байгаа нотлохооронд мэдүүлэг тайлбар байгаа юм байна шүү дээ. Гэх юм бол шүүх хамгийн түрүүнд энийг Гэмбургийн шүүх хурлаанаар оруулахгүй байх үүрэгтэй. Шүүхийн хамгийн том зарчим чинь шүү дээ. Тэгээ энэ зарчмыг энэ дээр хуульчилж өгч чадахгүй юм бол биднээс одоо зүгээр л ил цагаанаар бид ямар ч вэ нөхцөлд Вишинский аргаараа эрүүл шүүлтийн тусалцаатаагаараа цаашид одоо хэргийг шийдээд яваад байдаг энэ практик хөгжлүүлнэ гэдэг хууль зүйн байнгаараа зарлж байгаатай яг адилхан шүү дээ. Улсын хурл зарлж байгаатай яг адилхан. Тэгэхээр би энэ өнцгөөс асуудал хараасаа гэж хэлж байна. За би тэн дээр нэг өөрийнхөө саналыг хэлж байна. Тэмүүжин гишүүний ярьж байгаа жинкнээс зөв шүү. Яг гэвэл олон улсын гэрээ канонцуудад бид нар нэгдээд орсон байгаа. Бид нар дотоодын хуулиндаа тусгайг байгаа ч гэсэн чинь манай хууль болсон явж байгаа. Бид даган мөрдөх хэрэгтэй. Тэгээ энэ дээр би зүгээр нэг ийм юм бодож байгаа. Сая инхэр гишүүний бид нар яг муугаар нь бодох хэрэгтэй. Ер нь бол хуулийг гарахтаа муу хүмүүст л зориулж байгаа. Сайн хүмүүст угаасаа хууль хэрэггүй ч байж болох байхгүй юу? Хуулийг муу хүмүүст л зориулж байгаа. Муугаар ашиглах гэж байгаа хүмүүст ашиглах боломжгүй болгож хийхийг л бид нар хууль гэж ярина шүү дээ. Тэгэхээр муугаар бодох хэрэгтэй. Муугаараа бодохлоор би энэ дээр нэг юм бодож байгаа. Тэмүүжин гишүүний энэ ярьж байгаа их сурвалж хамгийн гол ялгаач нь сайн зүрх гишүү энэ их сурвалж гэдэг үг нэмээд ороод ирж штэ. Тэгээ энэ дээр бол Тэмүүжин гишүүний саяын тайлбараас яг энэ нотлох асуудлаараа нотлох баримтын асуудлаараа л их сурвалж болохгүй. Түүнээс яг энэ хэргийнхээ өрөөнд өөр нотлох баримтыг зүгээр өөрөө өгсөн байж болно ш. Тэр нь бол их сурвалжаараа хിവэрэ үлдэнэ. Яг энэ нотлох баримтын хүрээндээ энэ хүн бол өөрөө эргээд их сурвалж болохгүй л гэж штэ тийм ээ. Би бол тий. Тэгэхээр би энийг бол зөв гэж бодож байна. Яагаад би тэгж яах гэхээр ер нь бол энэ чинь гол цаад санаа нь нэрээ сая ихэр гişүнээ ярьж байгаа нэг муу хүн эндээс молторчиж магадгүй гэж бид нар бодоод хийгээд байна штэ. Гэтэл энийг үлдээч ийм байдлаараа цаашаа үргэлжлэхлээр хичнээн ч хүнийг зовоож мэдээлэл авч болцшгүй. Тэгэхээр тэр олон хүнийг хамгаалах үүднээс энэ дээр энийг оруулах нь зөв болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хууль хяналтын байгууллага дээр ирж байгаа ачаал харин нэмэгдэж байгаа байхгүй. Та нар нотлмоор байгаа бол энийг хэрэглэхгүйгээр өөрөөр энийг нотлохгүй бол эн чинь бол унан шүү. Энийг эхнээсээ мэдчихэ. Энэ хүн чинь их сурвалж биш болчих. Харин тэгэхээр би ингэж энэ дээр тий
цоош нь асуудал ороод ирж байгаа юм байна. Би тэгэхээр энэ дээр хэдүүлээ санал ураагаад явдгаараа явъя. Тэгээд Тэмүүжин гишүүний оруулж ирж байгаа энэ санал бол зөв шүү. Олон хүнийг тэр бид нар бол цаанаг нь тэгэхээр тал талдаа ойлголцож штэ. Тэгтээ